хүүхдээ ирэх болоод бидний хамтын хариуцлагатай холбоотой цаг үеийн асуудал байгаа учраас юм гормын санал гаргачих гэж бодож байна. Одоо яг чуулган одоо яг хуралдаж байгаа юм цаг мөчид. Тэгээ энэ юу вэ гэхээр одоо энэ заал танхимд сууж байгаа бүх хүнд хамааралтай гэж би хувьдаа бодож байгаа. За одоо ингээд цагаан агуун сар дуусч байна. Үүнтэй холбогдуулаад дулааны улирал эхэлж байна. За энэтэй холбогдуулаад ингээд хүмүүсээс санал ирж байна баяр дарга. Тэгэхээр энэ хурдан морины уралдааны талаар санал гаргах гэдэг гормын санал. Энэ юу вэ гэхээр Монгол Улсын засгийн газрын 2019 оны хурдан морины уралдааны талаар авах арга одоо зарим арга хэмжээний тухайгээд 57 дугаар тогтоол батлагдсан байдаг. За энэ нь болохоор одоо бүх шатны засаг дарга за бид бүхэнтэй бүгдээрэнтэй хамаатай учраас энэ зарчмын саналыг гаргах гэж байгаамаа. За миний хувьд бол морь уралдахыг, хүүхэд морь унахыг дэмждэг хүн зөвшөөрдөг. За гэхдээ бид бол хүүхдийн аюулгүй байдал талаа хамгийн нэгдүгээр тавих ёстой. Мэдээж өв соёлоо тээх, түгээх, дэлгэрүүлэх нь Монгол хүмүүс бидний үүрэг хэдий боловч хамгийн нэгдүгээрт өв соёл гэхээсээ илүүтэй хүүхдийн амьнаас аюулгүй байдал гэдэг зүйл бол нэн тэргүүний асуудал. Тийм учраас энэ зөвшөөрлөхгүй одоо хурдан морины уралдаанууд эхэлж байна. Хүүхдүүдийг авч явж байна гэдэг ийм асуудал ирж байгаа учраас за би түрүү хэлсэн бүх шатны засаг дарга нарт энэ хамаатай учраас энэ гормын саналыг гаргаад замаа. Энэ зөвшөөрлөхгүй хурдан морины уралдаа явахаар яадаг вэ гэхээр хууль хяналтын байгууллага эмнэлэг эрүүл мэндийн салбарынханд мэдгэдэхгүй үүнээс үүдэлтэй тийм хүүхдийн аюулгүй байдал хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой мөн одоо бусад хүмүүсийн ч гэсэн аюулгүй байдалтай холбоотой ийм асуудлууд гараад байгаамаа. Тэгэхээр энэ дээр одоо цаашид энэ 57 дугаар тогтоолоос энэ 57 дугаар тогтоол дээр бол жил бүрийн 11 дугаар сарын 1-ээс 5 дугаар сарын 1-ний өдрөөр хүртэлх хугацаанд хурдан морины уралдаанд 18 нас хүртэлх одоо насны хүүхдийг морь унуулахыг хориглосон ийм заалт байд юм билээ. Гэхдээ одоо 18 нас хүртэлч гэж одоо бас юу baах вэ? Тэгэхээр хэдийгээр ийм одоо засгийн газрын тогтоол гарцсан учраас энэ бүх шатны засаг дарга нартай холбоотой гэдэг учраас энэ бас иргэдээс ийм асуулт санал ирж байгаа, ийм гомдол ирж байгаа учраас энийг бас нэг ийм үүргэжүүлээч гэж би ийм гормын санал гаргаад байгаа. За би түрүү хэлсэн шүү дээ, тий? Нөгөө 2-3 ийм эрсдлүүд байгаад байна. Тэгээ ер нь бол бид нар цаашид энэ морины уралдааныг хориглоно гэхээсээ илүүтэй яаж аюулгүй байдлыг хангах юм бэ? Яаж бид нар энэ хүүхдийг одоо морь унахад хамгийн наад зах нь одоо уналтын техник аюулгүй мордох гэдэг ингээд зөндөө олон ийм техникүүд байд юм байна л да. Тэгэхээр энэ бүхнийг бүртэл бид нар зүгээр шулуухай хэлэхэд очихондоо өв соёлоо хамгаалах, хүүхдээ хамгаалах үүднээс бараг ийм эмийг хүртэл бид нар хийж өгөх ёстой юм билээ. Тийм учраас нэгэнт энийг хийж хэрэгжүүлэх хүртэл хугацаанд энэ одоо тогтоол шийдвэр гараад нэгэнт явж байгаа мөрдөгдөж байгаа учраас энэ хүртэлх хугацаанд бас энийг гарч байгаа энэ гомдол саналтай холбоотой ийм гормын саналууд гарч байгаамаа. Тийм учраас энэ дээр дарга бас энэ гормын саналыг дэмжиж одоо бас үүргэжүүлж өгөөч гэдэг ийм санал гаргаж байна. Баяр дарга. За